дээр бид томилогдоод тэгээд одоо улсад төвлөрүүлсэн татварын орлого нэмэгдсэн, борлуулалт нэмэгдсэн гэдэг түрүү мэдээлэл хэлнэ лээ. Нүүрсний хулгай энэ төр яриа дараа нь Эрдэнэс 5 толгой дээр жишээ нь тиймэрхүү үзэгдэл болж лээсэн л да. Бусад компаниуд дээр ч гэсэн зарим дээр нь муу, зарим дээр нь сайн хамгарсан байна лээ. Тэр бүр нэг огтуул үгүйсгсэн бол байхгүй. Гэхдээ энэ бол ийм яаралтай арга хэмжээ авах, босуухан нэг юм хийх бүрэн эрхийг олгож байгаа буюу нийтээр нийтлэг мөрдөгдөг хуулиас хуульд харьяалагдахгүйгээр үйл ажиллагаа явуулах онцгой эрх. Ийм онцгой эрхээр ажилдаг цаг хугацаа бол ер нь өнөөдрийн хүрээд дуусж байгаа. Цаг нь дууссан учраас ер нь дуусах нь зөв юм аа гэж бодож байгаа юм. Онцгой бүрэн эрх хөх нь яагаад эрсдэлтэй байдгүй гэхээр бид нар ч одоо ардсан нийгэм байгуулж байгаа. Хуулийн засаглал гэж зүйл байна. Хуулийн засаглал дээр зохицуулахгүйгээр шууд одоо даргын чиг үүргээр гэсэн үг шүү дээ. Одоогийн хэллэгээр бол дарга бол сонгуулийн үр дүнд байсан намын томилгоогоор гарч ирнэ. Тэгэхээр энэ бол юм улс төрийн өнгө аястай ашиглагдах том эрсдэл бол хэвээр байгааг харуулж байгаа. Анхны бүрэн эрх төлөөлөгч гэдэг үг чинь угаасаа нөгөө ардын комиссариатаас гарсан агуулгатай утга. Энэ бол хувьсгал тэмцэл нийгмийн журам өөрчлөгдөж байх үед юун хууль яаралтай тэр ард түмний төлөөлөл болсон комиссариатаас төлөөлөл гаргаж арга хэмжээ авах. Тэгэхээр тэр цаг үеийн ч өнгөрцөн байна. 1991 оны хууль тэгээд шинэ үндсэн хууль энтэйгээ өөр агуулгын хувьд нийцэх хэрэггүй болцсон. Тийм болохоор ер нь бол өөрчлөх цаг нь бол болчихжээ. Тэгээд онцгой байдал, гамшигын нөхцөл байдал үүсэхэд аим тулаан юу болдгийг тэр үед бол мэдээж төрийн ялд байх ёстой. Тэр нь онцгой байдлын тэр тухай хуулиараа төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиараа ингээд зохицуулагдах. Тэн дээр хэрвээ шаардлагатай зүйл байвал бид нар бас нэмэлт өөрчлөлтийг бодох ёстой байх гэж бодож байна. Тэгээд энэ хуулийн төсөл хийцгэсэн шийдэгдээд хэлцгээр болох юм бол ажлын хэсэг гарч таарна. Би ажлын хэсгийг ахалж ажиллах саналтай байгаагаа илэрхийлж байна. Баярлалаа. За баярлалаа. Үг гэлжлээ. Энэ хуультай бас ижил төстэй хууль сайн зориг нарын бас гişүү санаачилсан байгаа. Хэлцгсэн бас тэр хуулийг хэлцгсэн шийдгсэн